Сайн байцгаана уу эрхэм мөдөс сонсогч нараа. Очилсан еврейтэй үл мэд подкастын маань дараагийн дугаарт стандарт хэмжил зүүн газрын ахлах мэрэгчлэлтэн Дашинжмаа оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. За, таас сонсогчдод маань өөрийгөө бас танилцуулаач. Болцгоо. За, намайг Дашинжмаа гэдэг. Би одоогоор стандарт хэмжил зүүн газрын ахлах мэрэгчлэлтэн. Мэрэгчлээ ер нь яаж сонгож ив? Одоо хэн нөлөөлөв? Юу нөлөөлж ив? За, яг би одоогоор стандарт хэмжил зүүн газар ажиллаж байгаа боловч миний үндсэн мэрэгжил бол хүнсний инженер технологич мэрэгжилтэй. За, яг миний багын мөрөөдөл гэх юм бол би өөрөө сэтгүүлч болохыг аюу их хүсдэг байсан. Бага байхдаа толны өмнө ингээл нөгөө сэтгүүлч болох гол бэлдээл, үгээ бэлдээл, одоо диктор яаж уншдаг гэлээ тэр шиг уншаал ингээл бэлддэг байсан л та. Тэгээ санаандгүй тохиолдлоор энэ мэрэгчлийг сонгосон. За нагц ихч мань зөвлөөд ерөнхийдөө инженер гэдэг бол ийм гэл маш сонирхолтой талаас нь тайлбарлаад тэгээд би яг энэ мэрэгчлийг сонгоод ингээд орж исэн. За хүнсний инженер технологич гэдэг бол та хэдэд ч гэсэн яг ерөнхий утгаар нь бол ойлгож байгаа. Яг тэгэхээр хүнс гэдэг бол өөрөө та бидний өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн те. Тэгэхээр хүнс тэр өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа тэр үйлдвэрлэлийн инженер хүн гэдэг бол маш сонирхолтой мэрэгжил. Тэгэхээр би одоо энэ мэрэгчлээ эзэмшээд ажлын байран дээр гараад ажиллаад ингээд яг энэ өнцгөөс эргээд харахад бол миний сонгосон сонголт бол үнэхээр зөв байжээ гэж би боддог. Сонголтондоо бас бахархдаг. Одоо сонголт хийсэндээ илүү их сэтгэл өөдрөг явдаг да. За тэгвэл одоо нэг сонгосон мэрэгчлэрээ ажиллахад ер нь ямар мэдрэмж төрдөг вэ? Ямар санагддаг вэ? За би стандарт хэмжил зүүн газар одоо ажиллаж байгаа боловч яг миний үндсэн мэрэгжил бол хүнсний инженер технологич мэрэгжилтэй. За шинжлэх ухааны технологийн их сургуулийн хүнс биотехнологийн сургуулийг төгсөж исэн. За 2000 онд төгсөөд яг ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгээд энэ сургуулийг шинжлэх ухааны технологийн их сургуулийг инженер мэрэгчлэр төгсдөг боловч яг ажлын байран дээр гарахаар шууд инженер болдгоо, офс суудгүй. Яагаад тэгэхээр тэр тухайн нөгөө нэг салбар дээр очиж салбар болгоны тэр яг ажлын байран дээр ажил хийж эхэлдэг байхгүй. Тэргээрээ энэ инженер технологийн ажилтнууд ч өөрөө их онцлог мэрэгчлээ л дээ. Тэгээд анх хүнсний инженер технологи болж төгсчөөд хувийн одоо нарийн боовны үйлдвэрт би одоо ээлжи мастраар эхлээд дараа нь технологичоор дараа нь одоо 30 гаруй хүн хариуцсан цехийн дараагаар гээд ингээд ажиллаж байлаа. Тухайн цаг үед бол би гайхчлээсэн л та өөрийнхөө хувьд. За би инженер технологичоор төгсчөөд шууд ингээд одоо инженер болох хүн чинь яагаад би ингээд одоо жишээлбэл нарийн бов хайраад, нарийн бов зуураад те одоо бүтээгдэхүүн савлаад ингээд зогсож исэн болоо гэж гайхажсэн. Гэхдээ энэ бол өөрөө тухайн нөгөө ажилтлаа одоо жишээлбэл инженер болох тэр шалгуур үзүүлэлт явагдчихэдэг. Тэр инженер болох суур бэлтгэл ажил явагдчихэдэг. Магадгүй одоо уул уурхайн инженерээр төгслөө ч гэсэн ялгаагүй тэр уул уурхайн компанид ээлжи мастраас эхлээд ээлжи ажиллаас эхлээд эхэлдэг. Гэхдээ угаасаа инженерүүд бүгд тэгж эхэлдэг. Тэгэхээр энэ мэрэгжил бол яг тэр замналаар эхэлсэн гэж ойлгож болно. Тэгээд хувийн нарийн боовны үйлдвэрээс би хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн хүнстэк корпорац гэж байсан. Монгол улсад яг цэвэр хүнс судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг цорын ганц байгууллага байсан. Тэнд эрдэм шинжилгээний ажилтнаар 4 жил гаруй ажиллалаа. Дараа нь стандарт хэмжил зүүн газарт стандартын хилтэст нь яг хүнсний стандарт хариуцсан мэрэгчлэлтнээр ороод 2006 оноос хойш өдийг хүртэл ингээд ажиллаж байна. Таны нэг хуваалцсан зүйл бол ялцчихгүй нэ. Сонсож байгаа залуучууд маань энийг бас аягүй сайн ойлгодог байгаарай. Та өнөөдөр нэг ямар ч мэрэгчлэр төгсөөд ажил дээр гарч болно. Гэхдээ тэрийг шууд хийхгүй гэж магадгүй. Угаасаа багаас нь эхлээд явсан. Өөртөө ингээд аягүй олон ур чадвар тэр дараа нэг тэр чиглэлдээ эзэн байхад аягүй тусалтай юм байна лээ шүү гэж хэлээ.
Харин тий үнэ би тэгээд энэ саяны ярьснараа дамжуулаад юу хэлэх гэж байна гэхээр мэрэгжил болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээлбэл би хүнсний инженер технологичоор төгсөөд тухайн хүнсийг үйлдвэрлэх гэж байгаа тэр үйлдвэрлэлийн нарийн процессыг анханасаа мэдэхгүй бол шууд инженер гэдэг юм уу тэр дээрээс ямар нэгэн чиглэлээр үүрэг даалгаврыг би яаж өгч чадах юм бэ? Үнэхээр чадахгүй дөнгөж шинхэн төгсөөгт. Тийм учраас яг нөгөө ажлын анхдагч буюу анхдагч өгөгдлийг өөртөө суулгахын тулд альва нэгэн үйлдвэрийн газарт орсон инженер технологиор төгсөн хүмүүс маань ажлын гараа чинь дөнгөж LG Master-аас эхэлнэ. За LG Master-аас эхэлж байгаа гол утга нь болохоор тухайн мэрэгжлийн анхны өгөгдлүүд чам дээр сууж ийн гэсэн үг. А дараа нь болохоор тэр үйлдвэртэй ажиллаад дадлагшаад ирсэн тохиолдолд альва нэгэн одоо шийдвэр гаргах гэдэг юм уу ямар нэгэн хүнс үйлдвэрлэх тэр технологи боловсруулах явц дээр асуудалгүй ингээд нөгөө чадвартай болоод тэр тухайн асуудлыг бол шийдвэрлэхэд илүү чадваржигдсан байна л гэсэн үг байхгүй юу? Тий. За тэгвэл одоо таны сонгосон мэрэгжилтэй одоо яг ажиллаж байгаа чиглэлтэй яг ийм ур чадваруудыг шаардна гэвэл та ямар ур чадваруудыг нэрлэх вэ? Одоо 1 2 3 хэдж байсан бол. За миний хувьд болохоор яг сонгосон мэрэгжил маань илүү одоо миний хувьд бахархам. Гэхдээ ямар ч мэрэгжлийг сонгосон бэ? Альва тэр мэрэгжлийн эцсийн тэр нөгөө нэг үр дүн, эцсийн тэр мэрэгжлийн тэр утга учирыг олохын тулд ерөөсөө л хүн тууштай байх хэрэгтэй юм байна. Магадгүй би анх үйлдвэрт ажиллаад тухайн тэр нөгөө нэг яг хүмүүстэй нийлээл ингээл бүтээгтүүнээ хийгээл нойргүй хоноол ээлжийн ажилд ажиллаад ядраал ингээд шантраал магадгүй өөр юм хийхээр сонгоцсон бол би өнөөдөр яг энэ мэрэгжлийнхаа эцсийн үр дүн ам чинтийг бол мэдэхгүйсэн баг гэж боддتي. Нэгдүгээр тууштай байдал. Хоёрдугаарт их тийм одоо зүтгэлтэй юм мэдээ гэсэн их хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй болов. Магадгүй өнөөдөр та ээлжинд хоноод ээлжийн ажил хийгээд ядраад ирж болно. Маргааш нь гэхэд танд тэр бүтээгдэхүүн хийх талаар цоо шин мэдлэг мэдээл тухайн үйлдвэрээс аваад урамшаад дахиад ингээд хийх ингээд өдөр болгоны урам зоригоор та одоо хурцлагдаад явах юм боломжтой. Тэгэхээр чи асуусан л та ямар ур чадвар гэхээр нэгдүгээр тууштай байдал, хоёрдугаар зүтгэлтэй байх, гуравдугаарт өөрөө өөрийгөө дайчлах чадвар, өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвар. Энэ бол маш чухал. Тухайн хувь хүнээс их шалтгаалдаг. Та ямар мэрэгжил сонгосон ч бай хамаагүй. Өнөөдөр та тэр мэрэгжлийг сонгосон юм чи ямар нэгэн учир шалтгаан, ямар нэгэн үр дүн харахыг л хүссэн баг. Тэр үр дүндээ хүрэхин тулд өөрөө өөрийгөө дайчлах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвар таныг илүү их одоо амжилтанд хүргэнэ л гэж би хэлэх гээд байна. За тэгвэл мэрэгчлэрээ ажиллаж байхад одоо нэг тулгардаг үсэн түгээмэл бэрхшээл ер нь юу байсан бэ? Энэ бэрхшээлүүдээс ер нь юуг суралцсан бэ? За бэрхшээл гэвэл одоо арайч залуу байсан баг. Анхны тэр одоо нойргүй хоноол одоо та бүхэн мэдчихэе л да би зүгээр энгийн жишээ авахд ингээд бүтээгдэхүүн талх маань ингээд үйлдвэрлээд урсгал шугамаас ингээд гараад ирэхээр ингээд талхаа үрдгий. Одоо тэр тавир дээр үрдэг байхгүй. Тэгээд ингээд тавир дээр ингээд өрөөд ингээд явхаар чинь дээрээс ингээд талх унаал маргааш өглөө нь шөнийн ээлжинд ажиллаад маргааш өглөө нь буугаад ирэхээр ингээд нөгөө нүүр амч ингээд хөх нийц болцсон ингээд буудж идэг л да. Тэгээд яг ингэсний дараа би бас заримдаа яг үнэндээ шантарч байсан. За болий би одоо ямар мэрэгжил сонгож байгаа. Би одоо инженер технологич штэ. Яагаад би одоо өнөөдөр ингээд үйлдвэр дээр ажиллаад ингээд талхад өрөөд ингээд зогсох ёстой болоо. Эсвэл энэ мэрэгчлээ болоод өөр ажил хийдэг ч юм болов гэсэн тиймэрхүү шантрах тохиолдлууд гарч ирсэн. Гэхдээ нөгөө нэг эргээгээд ингээд хараад байхад ерөөсөө тэр алхам тутам хийжсэн тэр бүх зүйл маань өөрөө надад дадал болж исэн юм байна. Надад туршлага болж исэн юм байна. Дараагийнхаа хүсэл мөрөөдлийнхоо дараагийнхаа төлөвлөгөөг биелүүлэхэд уртал суур болж исэн юм байна гэж би боддог. Одоо би яг тэр тухайн шөнийн ээлжинд ажиллаад маргааш нь одоо жишээлбэл тэр үйлдвэрийнхэнтэй ингээл хүжилтөөл юм яриад ингэж яхад надад үйлдвэрлэлийн хувьд цоо шин мэдхгүй шин дадлыг олж авч ялаа. Одоо ч гэсэн надад тэр залуудаа олж авсан тэр дадлууд маань амьдралд маань хэрэг болоод суур болоод ингээд явж лээ л да. Тэгэхээр
тэр олон бэрхшээлүүд гарах байх мэдээж. Тэгэхээр тэр олон бэрхшээлийн цаана ерөөсөө нэг алхаад таныг амжилт, таныг илүү их тэр мэдлэг, ур чадвар, сайн дадал хүлээж идэг шүү л гэж хэлмээр байна. Одоо мэрэгжлэрийн ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага гэвэл та юуг хуваалцах вэ? За би яг сургууль төгснөөсөө хойш сургуульд байхдаа би сайн багш нартай байсан. Яг л одоо энэ хүнсний салбарын эрдэмтэн докторууд, мундаг гид одоо эрдэмтэн профессоруудтай хамт нөгөө ажиллаж, хичээл заалгаж, хамт төсөлтөөр ажилладаг байлаа. За тэгээд яг энэ хугацаанд тэр хүмүүсийн ачаар би Монголд анх удаа одоо жишээлбэл Obvious буюу хушуу тариаг нутагшуулах төслийг бол бас Алтан цэцэг гээд багштайгаа хамтарч хийжээлээ анх удаа Монголд. Тэрний үр дүнд одоо жишээлбэл манай тэрнээс хойш манай хүнсний үйлдвэрлэлд Obvious-ны үйлдвэрлэл буюу хушуу тарианы үйлдвэрлэл илүү их хөгжөөд одоо Obvious-оор дамжуулаад өглөөний бэлэн хоол үйлдвэрлэл энэ төр ингээд хөгжих боломжтой үндэс суурийн таксин болов тэр төсөл дээр ажиллаж явах хугацаанд ном гаргаж ялаа, эрдэм шинжилгээний бүтээл хийж ялаа, патент авч ялаа гэд маш олон зүйлүүд байгаа. Нөгөө талаасаа оюутан байхдаа за 6-7 патент ирэх авч ялаа л да багштайгаа хамтраад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн энэ бүх амжилтууд маань ямар нэгэн зөвхөн миний хувьд өөрийн зүйл биш хамтарч ажиллаж байсан тэр багш эрдэмтдийн ачаар эргээгээд хамт олны минь бас ач гавьяа авах гэж боддیں۔ За тэгээд үйлдвэрт сургуулаа төгслөө, үйлдвэрт орлоо, эргээгээд эрдэм шинжилгээний байгууллагт орлоо, маш олон төслүүд дээр ажиллаж байсан. Ялангуяа үр тарианы чиглэлээр, арван чиглэлээр төсөл дээр ажиллаж ялаа, Obvious-ны чиглэлээр төсөл дээр ажиллаж ялаа. Энэ бүх зүйлүүд маань эргээгээд бүтээгдэхүүн болоод үйлдвэрлэл зарим нь нэвтрээд ингээд гарч ирсэн зүйлүүд байгаа. За одоо энэ стандарт хэмжилсэн байгууллагатаа ороод хийжсэн зүйлүүд маань бас хамт олон ажиллаж исэн хамтарч хийжсэн хүмүүсийн маань ач гавьяагаар Монгол улсад анх удаа техникийн зохицуулт гэдэг баримт бичгийг засгийн газрын тогтоолоор батлуулж ялаа. Одоо Монгол улсад 5 техникийн зохицуулт байдаг хүнсний үйлдвэрлэлийн. За тэрний анхдагч техникийн зохицуултыг засгийн газрын хуралдаанаар батлуулж ялаа. Тэрнээс хойш ингээд махмахан бүтээгдэхүүний техникийн зохицуулт, бялууны үйлдвэрлэлийн техникийн зохицуулт, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулт гээд шил дараалсан олон хууль эрх зүйн баримт бичгүүд бас гарч байсныг бас дурдвал амжилтууд бас нэлээ олон байгаа. Эндээ ч гэсэн талархаж байдаг. Түрүүн дугаарыг ингэж эхэлж байхад стандарт хэмжилсэн газрын бэлгэлсэн шүү дээ. Тэгэхээр стандарт гэдэг ер нь гингүүд хүмүүс ингэж тавьсан нэг юм хэм хэмжээ гэдгийг бол мэддэг. Гэхдээ яг стандарт хэмжилсэн газар гэдэг гингүүд юу юм болоо гэдгийг бол хүн болгоно төдийлөн их сайн мэддэг. Нэг хөвчлэн нөгөө нэг алтан байгууллагууд яг алтан байгууллагатай жишээлбэл ямар нэгэн удирдах албан тушаал эсвэл одоо дунд түвшний яг нөгөө менежерүүд ч гэдэг юм уу те ийм хүмүүс хөвчлэн стандарт хэмжилсэн газараа ийм одоо очтой байна, ийм юм байна, ийм үйлчлэг явуулт юм байна гэдгийг бол мэддэг. Өөрөөлөд хуваалцаач стандарт хэмжилсэн газар бас яг юуг одоо хийж ийн таны одоо нөгөө бас ингээд яг энэ дээрээ ажиллахдаа бас яг ямар одоо зүйлүүд дээр ажиллаж ийн сүүл харахад жишээлбэл нэг стандарт хэмжилсэн бас нэг багаараа хийсэн байсан те нэг төрний зүйлүүдтэй тий. Тэгэхээр тэр талаасаа бас ингээд хуваалцаач хүсэж байна. За баярлалаа. Стандарт хэмжилсэн газар гэдэг бол яг Монгол улсын хэмжээнд цорын ганц стандартчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг засгийн газрын тохируулагч агентлаг байгаа. За шадар сайдын харьяа агентлаг гэж явдаг. Тэгэхээр энэ байгууллага маань манай байгууллага маань ямар онцлогтой вэ гэхээр ерөөсөө стандартчлалын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, стандартыг баталдаг. За хүн болгон стандарт гэж мэднэ. Гэхдээ стандарт гэдэг маань өөрөө ямар шаардлагыг агуулсан баримт бичиг вэ гэдгийг манай байгууллагаас тодорхойлон гаргадаг гэж хэлж болно л доо. Өөрөөр хэлбэл салбар бүрийн одоо Монгол улсын хэмжээнд салбар бүрийн нийт 6400 гаруй стандарт байна. Эрүүл мэндийн, мал эмнэлгийн, хүнсний, барилгын, авто замын ингээд маш олон төрлийн салбарын стандартууд байна. Энэ стандартыг болохоор манай стандарт хэмжилсэн газраас батлан гаргадаг гэж хэлж болно.
нөгөө талаасаа та бидний амьдралд ойр өдөр тутмын хэмжих хэрэгслүүд байгаа. Өөрөөр хэлбэл усны тоолуур, цахилгааны тоолуур энэ бүх зүйлийг чинь албан ёсоор хэмжилзүүн салбарыг бол манай байгууллага бас хариуцаж хэрэгжүүлдэг гэж хэлж болно. За мөн түнчлэн үнд металлууд байгаа алт мөнгө, үнэт эрдэнэсүүдийн сорьцыг тогтоох шинжлэх лабораторийг бол манай чиг үүрэг бас хэрэгжүүлдэг. Манай байгууллагын чиг үүрэгт орж хэрэгжүүлж явдаг байгаа. Тэгэхээр манай байгууллагын хувьд өөрөө 1923 онд байгуулагдсан. Одоо 23 онд 100 жилийн түүхтэй ийм байгууллага. Тэгэхээр энэ байгууллага бол маш олон салбарт олон үйл ажиллагаа хэрэглэгддэг гэж болно. Зөвхөн стандарт хэмжилзүү гэдгээрээ биш, маш олон салбартай хамтын ажиллагаатай үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг гэж болно. Тэгэхээр тэр хүрээгээрээ бол нөгөө манай байгууллагын оролцогч, сонирхогч, үйлчлүүлэгч, төрийн үйлчлэгээ авж байгаа хүмүүс бол маш олон байдаг. Тэгэхээр түрүүн хэллээ шүү дээ. Хамгийн сүүлд нэг бас төсөлд оролцсон. Тэгэхээр энэ төсөл маань болохоор яг энэ стандарт хэмжилзүүн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төрийн үзүүлж байгаа үйлчлэгээнд оролцож байгаа оролцогч, сонирхогч, хэрэглэгч талд зориулсан хэрэглэгчийн талд судалгаа хийгээд бид нар хэрэглэгчийн үйлчлэгийг хөнгөвчлөх тийм аппликейшн зохион байгуулсан байгаа. Аппликейшн зохион бүтээсэн байгаа чанар аппликейшнийг. Яг энэ чанар аппликейшн юу гэдэг вэ гэхээр манай байгууллагын талаар манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэл, гомдлыг одоо жишээлбэл та хаанаас хамааралгүйгээр зүгээр гар утаснаас хүсэлтэд мэдээлэл авах, хүсэлтэд бүртгүүлэх, гомдол гаргах тэгээд энэ утасны одоо аппликейшнаар дамжуулаад стандартыг цахимаар худалдаж авах юм боломжийг бүрдүүлсэн байгаа. За нөгөө талаас манай стандарт хэмжилзүүн газар маань 20 аймагт салбар хилцтэй байдаг. Тэгэхээр энэ 20 аймгийн салбар хилцсүүд маань өөрөө үйл ажиллагааны түвшинд нэг жигт байхын тулд манай одоо энэ төслийн хүрээнд болохоор бүх салбарын 20 салбарын үйл ажиллагааг цахимжуулах юм үйл ажиллагаа хийгдсэн байгаа. Тэгэхээр маш өргөн хүрээтэй одоо яг энэ хугацаанд бол бүгдийг базаад хэлэх гэхээр бас их товчхон болох гээд байна. Үндсэндээ бол стандарт хэмжилзүүн газраас үзүүлж байгаа төрийн үйлчлэгийг цахимжуулах, хэрэглэгчдэд илүү ойр болгох, үйл ажиллагааг хялбарчлах тэр чиглэлээр арга хэмжээ авсан юм төсөл болсон гэж хэлж болно. За энэхүү төслийг болохоор төрийн албаны зүйлээс зохион байгуулсан бодлогын инновац гэдэг төсөл байгаа. Тэр бодлогын инновац гэдэг төсөлд төрийн байгууллагын 9 төсөл шалгараад тэгээд ингээ хэрэгжүүлсэн юм үр дүнтэй төслүүд бий болсон юм үйл ажиллагаа байгаа. Маш сонирхолтой зүйл болсон биз дээ. Одоо нэг заавал ингээл юу гэхгүйгээр интернетээр гээл компьютероор хайхгүйгээр шууд утсан дээр аппликейшн ашиглах болсон гэхлээр маш гоё одоо яг нөгөө цаг үетэйгээ нийцсэн. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг юм цахим Монгол цахим үндэстэн ингээл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол бас утгаар нь хэрэгжүүлсэн. Тийм. Маш гоё нөгөө төсөл байна. Тийм. Тэгээд бас яг үйл ажиллагааны хүрээнд гэх юм бол стандарт хэмжилзүүн газар маань бүх төрийн байгууллага, төрийн бус, хувийн хвшилтэй хамтарч ажилладаг. За нөгөө талаасаа баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг байгаа. Өөрөөр хэлбэл экспорт, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн, экспортод гаргаж ирж байгаа бүтээгдэхүүнд чанарын баталгаа олгодог. Өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангасан хэсгээр. За нөгөө талаасаа Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж байгаа үйлчлэгээ, үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнд чанарын баталгаа олгож тохирлын одоо стандартын шаардлага хангасан хэсгээр тохирлын баталгаа олгодог ийм чиг үүрэг бас хэрэгжүүлдэг байгаа. Нэг карьер гэдгийг ер нь та юу гэж ойлгодог вэ? Карьер гэхлээр ингээд нэг юм түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл ер нь таны хувьд юу гэж ойлгодог вэ? Ер нь төлөвлөдөг үү? Хэрвээ төлөвлөдөг бол ер нь хэдэн жилээр төлөвлөдөг вэ? Яг миний хувьд гэх юм бол төлөвлөдгөө өдөр тутмынхаа ажлыг за 2 жилээр нь бол
жилээр гэх юм бол 2 жилээр нь би төлөвлөдөг. Энэ жил би юу хийх ёстой, эх жил ямар байх ёстой вэ гэд ингээд дотроо бол төлөвлөж явдаг. Миний хувьд бол өөрийн чинь асууснаар карьер гэдгийг бол би зүгээр ингээд нөгөө дэвшээд ингээд одоо өөрийнхөө хувьд те дэвшээд ингээд нөгөө ажлын хувьд дэвшээд явахыг би бол ойлгодгүй. Карьер гэдэг бол хувь хүний хувьд өөрөө өсч хөгжих. Нөгөө нэг дадал, олж авсан дадал, мэдлэг, ур чадвар одоо тэр бүх зүйлээ өөрөө хөгжүүлэхийг би илүү карьер гэж бод юм гэж ойлгодог штэ. Тэгэхээр тухайн хувь хүний хувьд бол карьерийн хөгжил бол маш чухал. Тэгэхээр тэр тухайн хувь хүний хувьд ямар карьер илүү хэрэгтэй вэ? Дадал хэвшил одоо өөрийн зан төлөвийн хувьд ямар карьерийг би илүү одоо өөртөө төлөвшүүлэх ёстой вэ? Нөгөө талаас мэдлэг ур чадварын хувьд би энэ жил мэдлэг ур чадварын хувьд айлын талыгаа илүү хөгжүүлэх ёстой вэ гэдэг ч юм уу те. Тэр бол карьер гэж ойлгодог. Тэрнээс биш нөгөө хүмүүсийн дунд нийтлэг байдаг тэр карьер гэдэг чинь мэдээж өсч хөгжих тэр зүйл. Гэхдээ тэр тушаал дэвших, албан тушаал дэвших, шатлан дэвших гэдгийг бол би карьер гэж бас ойлгохгүй байгаа. Аяндаа тэр чинь өөрөө карьер чинь өөрөө өсөд явна. Гэхдээ хувь хүн өөртөө тэр дадал хэвшил, зан хандлага, ёс зүй, тэр мэдлэг ур чадварыг заавалжгүй карьеруудыг бий болгосон байх ёстой л гэж ойлгодог шүү дээ. Та бас ажлын гараагаа хаанаас анх эхэлж иваа. Тэгээд одоогийн нэг стандарт хэмжлэн газрын ахлах мэргэжилтэн болтол ер нь яг ямар одоо ажлынхаа гараа хаанаас эхэлжсэн талаар туршлагаа асуугаалцаач. За би түрүүн хэлжсэн нөгөө үйлдвэрлэлд ажиллаж байсан. Тэгээд дараа нь эрдэм шинжилгээний байгууллагт ажиллаад эрдэм шинжилгээний байгууллагт төслүүд дээр ажиллаж байсан. За яг миний бодоход яг энэ би азар гэх юм уу эсвэл одоо бас миний аз эзэн л асуудал бах л да. Ер нь бол үйлдвэрт ажиллаа, дараа нь эрдэм шинжилгээний байгууллагт ажиллаа, дараа нь ингээд төрд очиод ингээр эргээгээд нөгөө нэг тухайн мэрэгжил, тухайн салбартай холбогдсон асуудлыг шийдвэрлэх илүү асуудлыг шийдвэрлэхэд оновчтой арга хэрэгслийг бий болгох юм болов уу гэж миний хувьд зүгээр хардیں۔ Шууд төгсөөд, сургууль төгсөөд ямар нэгэн офисын ажил эрхэлсэн хүн бол нөгөө нэг практик дадлага байхгүй учраас өөрөө тэр асуудалд арай илүү дутуу хандах ч гэдэг юм уу, арай илүү нөгөө нэг талыг мэддэггүй ханддаг ч гэдэг юм уу, тиймэрхүү байхаа гэж боддог. Яг туршлагатай, үйлдвэрлэлийн туршлагатай, тухайн хүнс үйлдвэрлэлийн салбарын одоо эрдэм шинжилгээ гэдэг маань судалгаа шинжилгээний туршлагатай бол эргээгээд ямар нэгэн одоо хүнс судлалын хүнстэй холбогдсон аливаа асуудлыг задлан шинжлэх тэр асуудалд бол илүү нөгөө нэг нухацтай хандаж чадах тэр чадварыг суулгадаг юм болов уу гэж миний зүгээр хувьд бодож явдгийн. За би азар эрдэм шинжилгээний байгууллагт орж исэн. Тэр эрдэм шинжилгээний байгууллагт лабораторийн түвшинд өөрөө би бас шинжээч хийгээд төслүүд дээр ажиллаад гаднаас орж ирж исэн импортын буудаан дээр одоо бүх үзүүлэлтийг үзээд ингээд шинжилээд ингээд иймэрхүү эрдэм шинжилгээний ажил хийдэг байлаа л та. Тэгэхээр тэр эрдэм шинжилгээний ажил маань надад өнөөдөр яг тэр шинжилгээ хийх явц мовцсон өнөөдөр намайг яг энэ одоо альва юмд тууштай хандах, тэгээд их зөв дадалтай байх, альва асуудлыг олон талаас нь харах тэр бүх чадруудыг суулгасан болов гэж боддог. Нөгөө талаас манай одоо миний ажиллаж байгаа энэ стандарт хэмжилт газар маань маш олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Чиг үүрэг нь маш олон төрлийн. Энэ бүх чиг үүргүүд нь өнөөдрийг хүртэл би зарим чиг үүргүүдээ судлаа, шинжилээд ингээд явж байна. Үнэхээр барагдашгүй маш олон ариун ийм одоо ур чадвар, мэдлэг ийм агуулж идэг байгууллагалда 100 жилийн түүхтэй гэхээр тэгээд олон улсын хамтын ажиллагаа гэдэг юм уу тэр зүйлээр стандарт хэмжилт газар маань маш өргөн хүрээнд ажилладаг. Би нэг жишээ татъя л та. Стандарт хэмжилт газар 1979 онд олон улсын стандартын байгууллагт гишүүнээр хэлсэн байдгийг. Жинхэнэ гишүүнээр. Тэгэхээр одоо 70 хэдэн оноос өдийг хүртэл ингээд олон улсын байгууллагад дуу хоолойгоо нэгтгээд
тэнд гарч байгаа олон улсын стандарт Монгол улсын дуу хоолойг сонсоод Монгол улс тэнд саналаа өгөөд батлагдаж байна гэхээр маш их тийм одоо бахархмаар ажил хийдэг л дээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээрээ бол би бас бахархаж явдаг. Тэгээд энд ажиллаж байхад одоо ажлын гараагаа эхлээд өдийг хүртэл хамт ажиллаж байгаа энэ бүх хамт олон одоо эрдэмтэн судлаачдад бас энэ дашрамд үнэхээр талархаж байгаагаа хэлмээр байна. Одоо энэ чиглэлээр магадгүй те сурахаар сонирхож байгаа, эсвэл сурч байгаа, эсвэл одоо ажил дээр дөнгөж гарч байгаа ийм залуучуудад хандаж та юуг зөвлөх вэ? Юуг ер нь анхаараарай гэж хэлэх вэ? За практикаас харахад яг энэ хүнсний инженер технологиос сурж ирсэн хүмүүсийн дийлэнх нь одоо жишээлбэл мэрэгчлэрээ ажиллахгүйгээр ингээд өөр юм хийгээд ах юм тохиолдлууд гардаг л та. Би өөрөө эрдэм шинжилгээний ажилтан байхдаа стандартад байхдаа ингээд бакалаврын оюутнуудыг ингээ удирдаад магиструудад шүүмжчээд ингэдэг л та. Тэгээд би ярилцсан. За одоо чи энэ инженер технологич болох гэж байгаа юм байна. Энэ мэрэгчлэрээ ажиллах уу? Зарим нь мэдээж маш сонирхолтой. Би энэ мэрэгчлэрээ ажиллана, би энэ мэрэгчлэрээ тийм юм бүтээхийг хүсдэг гэл ингээд санал бодлоо хуваалцдаг л. Зарим нь бол үгүй ээж гуугаад ис учраас, аав гуугаад ис учраас би орсон юм а гэд ингээ хэлдэг. Тэгэхээр ямар ч мэрэгчлээ за магадгүй энэ хүнсний инженер технологичор минь өнөөдөр төгсөж иж болно. Гэхдээ энэ мэрэгжил бол үнэхээр онцгой мэрэгжил шүү. Та өнөөдөр яг ижил төвшний одоо жишээл найзын гэр бүлийнхээ аав ээжийнхээ өдөр тутмын багдгүй өөрийнхөө өдөр тутмын идэх ёстой тэр шаардлагатай уург өөхтөөс нүрс усыг агуулсан тэр хүнсийг бүтээх гэж байгаа шүү. Тэр хүнс гэдэг бол өөрөө маш олон тайлагдшгүй нууцудтай шинжлэх ухааны үндсэн дээр бий болдог бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бүтээхийн тулд өөрөө маш одоо шинжлэх ухаанч, эрэлхийлэгч, хайгуулчин одоо жишээлбэл тууштай байж энэ мэрэгчлийг бүрэн төгс эзэмшнэ. Тэгэхгүй бол магадгүй та өнөөдөр нэг буруу технологийн алдаа хийхэд тэр хүнс биш хор болох магадлалтай. Тийм учраас маш хариуцлагатай. Эмчээр ярих юм бол одоо эмчтэй зөвлөх юм бол яг л эмчтэй зөвлөхөөр маш хариуцлагатай ажил байхгүй хүнс гэдэг хүнс судлаач хүнсний инженер технологич гэдэг чинь магадгүй тэр хүнсээр таны өвөө эмээ хоолж байгаа бяцхан өрсөд хоолж байгаа. Тэгэхээр та өнөөдөр яг тэр хүний шаардлагатай авах ёстой уурга илчлэгийг агуулсан хүнс үйлдвэрлэх үү? Эсвэл тодорхой хэмжээгээр боловсруулалт хангалтгүй, боловсруулалт дутуу, аюулгүй хүнс үйлдвэрлэхийн оронд эрсдэлтэй хүнс үйлдвэрлэх үү, хор үйлдвэрлэх үү гэдэг чинь таны өнөөдөр хүнсний инженер технологичийн ур чадвараас, эзэмсэн мэрэгчлээс тодорхой өөрийгөө хөгжүүлсэн тэр зан хандлагаас, ёс зүгээс шалтгааллах гэдэг байхгүй юу? Тийм учраас одоо энэ мэрэгчлийг сонгож байгаа дүүнертэй хэлэхэд энэ мэрэгжил үнэхээр онцгой шүү. Үнэхээр маш тийм сонирхолтой, үнэхээр онцгой мэрэгжил. Энэ мэрэгжлийг мэрэгчлэлээр ажиллаж байгаа бол өнөөдөр битгий шантраарай. Та өнөөдөр энэ мэрэгчлэр бакалавр төгсөөд магадгүй үйлдвэрт өнөөдөр ажиллаж иж болно. Та үйлдвэрт ажиллаж байгаадаа талархах хэрэгтэй. Яагаад тэгэхээр үйлдвэрээс сурсан мэдлэг, ур чадвар дадал чинь танд эргээгээд хэрэг болно. 40 гараад, 50 гараад танд эргээгээд хэрэг болно. Таныг өөрийн чинь эргээгээд чадахжуулна. Тийм учраас битгий шантраарай. Мэрэгжил альва нэгэн мэрэгжил сонгосон бол мэрэгжлийнхаа эцсийн үр дүн үзээрэй л гэж хэлмээр. Маш сайхан зөвлөгөө хуваалцсан баярлалаа. Тэгээд асуухгүй болохгүй нэг юм хоёр зүйл үлдэж байна л да. Нэгдүгürt нь болохоор за одоо стандарт хэмжлэл цогцолын ахлах мэрэгчлэлтэй хийдэм байна. Тэгэхээр энэ хүний маань нэг өдрийн ажил ер нь яаж өрнөд юм болоо гэж хүмүүс сонсч бодож иж магадгүй. Тэгэхээр хэрвээ нууц зөвшөөл ер нь бол ингээд өдрийн нэг өдрийн ажил нэг иймэрхүү маягаар ийм зүйлүүдийг хийж боломжтой өнгөртөө байна гэвэл хуваалцаач гэж хүсэж байна. Баярлалаа. Би бол одоо төрийн албаагч. Тэгэхээр төрийн албаагч одоо жишээлбэл өглөө ажилдаа 8:30 гэхэд очсон байх хэвээр.
цагтай. Тэгээд 8:30-аас өмнө би 8 гээд хуруугаа уншуулад одоо нөгөө байгууллагынхаа дотоод журмаараа хуруугаа уншуулаад ингээл ордог. Тэгээд хуруугаа уншуулаад ингээл байгууллагын хаалгаар ороход яг нөгөө манай байгууллагын одоо харуулаас тий үйлчлэгээний ажилтнуудаас эхлээл ингээл мэдлэл ингээл өрөө рүүгээ ордог л доо. Зүгээр миний хувь хүний бодол ер нь альва хүн өдрөө ажилласаа эхлэхээс өмнө хинч таарлцсан бай ер нь сайхан инээмсэглээд мэдлээд тэгээд тухайн хүнийг одоо жишээлбэл би залуучуудтай таарлахдаа би за ажил нь сайн уу, ажил нь юу вэ? За юу сурч байна? За энэ 7 хоногт хэдүүлээ нэг уулзаад сайхан ярилцъяч гэдэг юм ингээд сайхан урамшуулсан дэмжсэн юм үгээр эхлэх дуртай л да. Би өөрөө бас яг тэгж хөглөгдөх их дуртай хүн л дээ. Тэгэхээр миний нэг өдрийн ажил бол яг ингээд хүмүүстэй мэдлэгээс эхэлдэг. Тэгээд магадгүй одоо өнөөдөр бичиг цаасаа янзлах, тэгээд бичиг цаасаа удирдлагатаа танилцуулах, тайлан төлөвлөгөө гэл ингээд бүх зүйлүүд маань ингээд яг хийгдэг ажлууд маань тодорхой л доо. Тэгээд яг өдөр болонгууд би нэгжийнхаач гэдэг юм уу залуучуудтайгаа хандаад ингээд өдрийн хоол идээд ярилцах их дуртай. Би ялангуяа яг энэ залуу үеийнхнийгээ их сонсох дуртай, ярилцах их дуртай л да. Яагаад тэгэхээр одоо миний бодоогүй, санаагүй тэр шин санаачлаг, одоо сэтлүүдийг залуучууд маань хилжээдэг байхгүй. Тэгэхээр би залуучуудаа их сонсох дуртай. Ялангуяа байгууллагынхаа зарим нэг залуучуудтай ингээ өдрийн цайгаа угаад, өдрийн хоолоо идээд сууж хахад иймэрхүү зүйлүүдийг ингэж хийх ёстой байна гэдэг тэр хэдээсээ юм шин санаа аваад шин зүйлүүдийг мэдээд гардаг байхгүй. Тэгэхээр өдрийн цай маань ингээд залуучуудтай заримдаа уулзаад ярилцаад ингээд уулзалтаар өдрийн цай маань үргэлжлээд тэгээд үдээс хойш бол төлөвлөгөөт ажлуудаа хийгээд ингээд дуустдаг. Орой гэртээ ирээд би өөрөө 2 хүүхэдтэй. Тэгээд 2 хүүхдийнхээ инээд хөртөө дуу яриаг өдөр хийсэн зүйлсийн сонсоод хамтдаа ингээд хөвчлөлтөөд үлгэр яриад үлгэр уншиж өгөөд ингээд нэг өдрийн маань ажил ингэж өнгөрдөг дөө. За дараагийн нөгөө асуулт нь болохоор оюутан багтаа бас та нэг багш нартайгаа бас юунууд дээр шинэ төслүүд дээр ажиллаад ингээд патент эзэмшиж ирсэн, хэд хэдэн патентын эзэмшигч гэж авч ирсэн, хамтарч хийдэг гэсэн. Тэгэхээр ингээд нэг би одоо магадгүй нэг сонсож байгаа залуучууд тэгж бодож магадгүй байх л та. Би нэрээ патент ингээд нэг бол эзэмш патентын чиглэлийн юм одоо жишээлбэл хийцэн баймаар байна гэж төлөвлөж магадгүй. Эсвэл одоо үе би нэрээ бас нэг юм патент бол надад нэг юм шин санаа байгаад байгаа, ингэх боломж байгаад байгаа гэд залуучууд бодож иж магадгүй. Тэгвэл тэрийг яаж патентжуулах хэрэгтэй байдгийг тэгээд яг ингээд дистараллыгийн жишээлбэл та нэг юм 3 алхамд хуваавал жишээлбэл яг юунаас эхлэх хэрэгтэй байд юм бэ? За яг тухайн үед би оюутан байхад миний одоо жишээлбэл удирдагч багш цэцгээ гэдэг доктор профессор хүн байдаг л та, их мундаг хүн. Тэгээд тэр цэцгээ багш маань болохоор яг судалгааны ажлуудыг илүү түлхүү хийлэгдэх байсан. Одоо манай ангид бол нэг 12 хүн төгссөн л тоо. Тэгээд манай ангийн хүүхдүүдээр бид нараар ингээд туршилтын ажлууд одоо жишээлбэл яг гардаад хийгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн бий болгох ажлуудыг хийдэг байсан. За манай хүнсний технологийн сургууль маань өөрөө тийм туршилтын лабораторитой байдаг байсан. Тэнд бид болохоор чихэр хийдэг байлаа, талах хийдэг байлаа, нарийн бов хийдэг байлаа. Тэгэхээр яг хүн өөрөө зүгээр ярих биш гараар хийж үзэх зүйлүүд маань илүү үр дүнтэй байвал хүн чинь ингээд урамшаад ингээд илүү ихээр ингээд оролдоод эхэлдэг. Тухайн үед манай удирдагч өөрөө санал тавьж исэн. За ингээд нөгөө нэг мэхэр гэд ингээд урмал байна. Мэхэртэй чигнэмэг хийж үзээч гэд. Тэгээд яг тэр судалгааны тэр ганц 2 ажлуудыг ингээд аваад хийгээд үтсэн л дээ. Тэгээд тодорхой үр дүнд гараад бүтээгдэхүүн бий болоод бүтээгдэхүүнээ мэдээж шууд бүтээгдэхүүн гэж тодорхойлохдохгүй лабораторийн сорилтын дүнгээр тодорхойлоод хадгалах хугацааг нь үзээд яг энэ бол хүний хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүн байна гэдгийг нотолчихж байгаа.
Тэгээд нотлсон тохиолдолд эргээгээд тэр бүтээгдэхүүнээ энэ бол нөгөө Монгол улсын хэмжээнд цоо шинээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн мөн байна уугүй юу гэдгийг оюуны өмчийн газар мэдүүлэг өгдөг. Тийм оюуны өмчийн газар бол яг харьцуулсан тийм одоо судалгаа хийгээд за энэ чиглэлээр урд нь одоо тийм одоо туршилтын бүтээгдэхүүн ч гэдэг юм уу судалгаа хийгдэж байгаагүй юм байна. Энэ бол таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Монгол улсын хэмжээнд цоо шин одоо шинэ бүтээгдэхүүн гэдгийг мөн гэж тодорхойлоод патентжуулдаг байгаа. За тэгэхээр хамгийн гол нь патент авах гэж сонирхож байгаа патент бий болгох гэж зорж байгаа залуучуудад хэлэхэд альва нэгэн патентжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гэдэг чинь 1 удаагийн 5 удаагийн туршилтын бүтээгдэхүүн байхгүй. Тэр бол магадгүй 10 удаагийн 15 удаагийн тэгээд тодорхой цаг хугацаа орсон бүтээгдэхүүнүүд байдаг. А тэр бүтээгдэхүүн чинь өөрөө эцсийн үр дүндээ ямар үзүүлэлт үзүүлэх вэ гэдэг чинь яг тэр патент авах уугүй юу гэдэг тэр зүйл маань өөрөө шалтгаална гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө хүнсний хувьд яриа л да. Хүнс гэдэг маань өөрөө хүний хэрэглээнд шууд очдог бүтээгдэхүүн учраас яг тэр хүнс өөрөө эрсдэлгүй, аюулгүй ямар нэгэн үзүүлэлтүүд нь хүний хэрэглээнд шууд тохирсон гэдгийг нотлохын тулд маш олон удаагийн туршилт хийсэн. Бүтэн 1 жилийн хугацаанд хийгээд бүтээгдэхүүн гаргасан ч надад тохиолдол байгаа л да. Бүтэн 1 жилийн турш өдөр болгон хийжсэн, багаар хийжсэн. Тэгээд тэрийгэ эргээгээд нотлогоо болгоод баримтжуулаад тэгээд дахин үзээ сайжруулад ингэсээр байгаа жилийн хугацаанд нэг бүтээгдэхүүн гаргаж аваад патентжуулсан тохиолдол байгаа л да. Тэгэхээр альва нэгэн бүтээгдэхүүн гэдэг бол зүгээр 1 удаагийн 5 удаагийн таны магадгүй 10 удаагийн цаг хугацаа авсан ч туршилт байж болно. Битгий шантраараа хичээл зүтгэл гэдэг бол ямагт сайн үр дүн үзүүлдэг учраас ямар нэгэн зүйл зорьсон л бол ямар нэгэн үр дүн үзэх гээд заавалжгүй тэмүүлээрэй л гэж урамшуулмаар байна. За маш их баярлалаа. Тэгээд та ер нь сайн дурын ажлын талаар юу гэж боддог вэ? Тэгээд сайн дурын ажил ер нь хийдэг үү? За сайн дурын ажилд оролцож байсан. Тэгээд яг уу тийм ажилд оролцсон гэхээсээ илүү ерөөсөө л хувь хүний хандлага байдсан болов. За би ийм сайн дурын ажил хийсэн гэж тунхаглахаас илүү альва нэгэн одоо жишээлбэл магадгүй танаас тусламж хүссэн, магадгүй эргэн тойрны чинь хүмүүс надад ийм зүйл шаардлагатай байна. За чи ийм зүйл дээр мэдлэгээ хуваалцаач гэх юм бол магадгүй цаг заваа зориулаад тэр хүнийг урамшуулаад тэр хүнд мэдлэг ур чадвараа хуваалцна гэдэг чинь өөрөө энэ сайн дурын ажил гэж миний хувьд ойлгодог. Сайн дурын ажил ингээд ямар нэгэн хүнд зориуд зорж очиж туслаад тэрийгээ ингээд хэлэхтэй биш. Сайн дурын ажил гэдэг бол ерөөсөө магадгүй манай зүгээр нэг хүн одоо манай нэг ажилтан өөрөө одоо жишээлбэл би одоо ямар учраас би мэрэгчлэнээс ахлах мэрэгчлэн болох хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу. Би энэ дээр одоо энэ ажлын байран дээр би ямар ур чадваруудыг эзэмших хэрэгтэй юм бэ? Та энэ талаар зөвлөгөө өгөөч гэвэл харамгүй очоод зөвлөгөө өгд. Ийм байх хэрэгтэй. Цаашдаа ингээрээ, цаашдаа ийм зүйл хийгээрээ. За чи стандартын байгууллагад ажиллаж байгаа юм чинь дор хаяж чи 2-3 стандарт орчуулад үзээрэй. Стандарт гэдэг зүйл маань ийм байдгийг шүү гэд ингээд цаг заваа зориулаад тэр хүнд бүрэн зориулт хийхийг л би сайн дурын ажил юм уу гэж би бас өөрөө хувьдаа боддог байхгүй. Тэгээд тэр ажилдаа ч би их дуртай байдаг. Ялангуяа одоо ахмадуудаасаа суралцаж авсан мэдлэгээ залуу үе рүүгээ эргээгээд шилжүүлэхдээ би өөрөө их бас их дуртай гүүрэн болох хүсэл сонирхолтой хүн л дээ. Тэгэхээр тэр хүсэл сонирхлынхаа дагуу хүн болгонд ингээд бас нэг зөвлөгөө өгч гэдэг юм уу ажилд нь тус дэм болох ийм зүйлийг л би сайн дурын ажил юм болов гэж боддог. Тэрнээс гадна зорж очоод зориулт хийгээд аливаа нэгэн хүн туслах ажлууд бол хийжээсэн. За хамгийн сүүлд асуудаг нэг асуулт байгаа. Тэр маань болохоор матагдсан монгол үг гэдэг. За магадгүй таны нэг үед эмээ өвгөөс сонсч ирсэн, аав ээжээс сонсч ирсэн, ховор нандин хуучны тийм сэтгэлдтэй үлдсэн үг байвал хуваалцаач. Тэр нь ямар утгатай байсан бэ? За тэгвэл
эртний үг гэхээсээ илүү би яг өөрөө хүнсчин хүн болохоор хүнсний салбарын хүн болохоор яг одоо уламжлалт одоо манай монголчуудын хэрэгжилж заншсан хүнсний хэрэглээ мартагдсан үгнүүд байна л да. Яг ингээл нөгөө хүнсэнд өргөн хэрэглэгддэг байсан эртээр үеийн монголчууд хүнсэнд өргөн хэрэглэгддэг байсан таан, хүмүүл, гонд ингээл бүх ургамлууд байхаас гадна би мэхэр гэдэг тэр ургамлыг бол бас онцлохыг хүсэж байна л да. Мэхэр гэдэг ургамл бол манай монголчуудын хувьд бас их өргөн хэрэглэгддэг байсан. За ялангуяа мэхэрийг бол нялх хүүхдийн өтгөн одоо жишээлбэл нялх хүүхд ингээд гидсэн өвдөөд ингээд өнгөр тогтохгүй тохиолдолд мэхэрийг одоо нунтаглаад өгдөг байх жишээний. Тэгэхээр энэ бүх уламжлалт зүйлүүд маань өнөөдөр мартагдсан байна. Тэгэхээр энийгээ сэргээх тал дээр бас илүү таньж мэдүүлэх тал дээр бас илүү манай салбарынхан ч бас ажиллах хэрэгтэй байх, би ч бас ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. За ингээд та бүхэн маань бас маш сонирхолтой дугаар байж чадсан байх гэж бодож байна. Өнөөдрийн дугаар маань. Тэгээд өнөөдрийн дугаарт стандарт хэмжил зүүн газрын ахлах мэрэгчлэлтэнд Дашинжмаа оролцлоо. Тэгээд танд маш их баярлалаа. Цаг зав гаргаж өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Яг ийм сонирхолтой нэвтрүүлэгт урьж оролцуулсан явдалд бас маш их баярлалаа. За би урд нь яг энэ мэрэгжил сонгуульд тэгээд яг хувь хүн талаасаа ерөөсөө ингэж ярилцаж үзээгүй. Анх удаа ингэж нэвтрүүлэгт оролцож байна. Тэгээд маш их баярлалаа. Сэтгэлээ нээгээд ярилцах боломжийг олгосон маш их баярлалаа. Тэгээд бас дутуу ярьсан бол уучлаарай. Ер нь бол миний хувьд гэх юм бол сургуулаа төгсөөд би яг үндсэндээ 20 жил болчихж яг энэ хүнсний салбарт ажиллаад 20 гаруй жил болчихж тэгэхээр яг энэ 20 гаруй жилийн хугацаанд энэхүү мэрэгжлийг эзэмшээд энэ мэрэгжлийнхаа үр дүнг би үзсэн гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ энэ мэрэгжлийг эзэмшсэн тэр ач холбогдлын одоо яг ойлгоод ингээд энэ мэрэгчлэлтэд дурлаад яг энэ мэрэгжлийнхаа үр шимийг хүртээд явж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгэхээр залуучуудтай хандаж хэлгээд ямар нэгэн мэрэгжил сонгоно гэдэг бол тань одоо чиний цаашдын амьдралын тэр цаг хугацаанд тохиолдох тэр бүхий л тохиолдлууд чиний яг тэр сонгосон мэрэгжилтэй бас холбогддгийг шүү. Тэгэхээр мэрэгчлээ анханасаа сонгохдоо их гоё сонгоорой. Яг өөртөө хүсэл тэмүүлэлтэй мэрэгчлийг сонгоорой. Тэгээд нэгэнд сонгосон бол нэгэнд тэр сургуулийг төгссөн бол тэр мэрэгчлийнхаа эцсийн үр дүн ашиг шимийг бас үзээрэй гэж хэлмээр байна. Магадгүй та өнөөдөр шантарч болно. Одоо замын дундаас орхимоор санагдаж болно. Гэхдээ энэ дундаасаа битгий орхиорой гэж хэлмээр байна. Урамшуулмаар байна. Яагаад тэгэхээр таны одоо өнөөдөр зорж байгаа тэр зорилтын чинь цаана таныг бас амжилт хүлээж идэх шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд товчгоо нэг өнөөдрийн дугаарыг нэг юуны талаар ярилцваа гэдгийг товчгон бас хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол хүнсний инженер технологич гэдэг мэрэгжил ер нь ямар мэрэгжил вэ? Юунаас эхэлдэг вэ? Тэгээд энэ стандарт хэмжигдсэн чиглэлээр одоо ингээд мэрэгчлэлээр ажиллахад бас ингээд яг ямар одоо туршлага мэд шаарддаг вэ гэдэг талаар ярилцлаа. За мөн нэг та бакалаврын мэрэгчлээ юугаарч төгссөн бэ? Аливаа зүйлийг нэг багаас нэг хэлэх нь дараагийн өөрийнхөө яг тэр чиглэлээр ажиллах, өдөр төвшөнд ажиллах, мөн одоо бусад хүмүүсийг одоо нэг хүмүүст өөрийнхөө нэг мэдлэг ур чадвараар туслах ийм нэг боломж нөхцөлийг бас бүрдүүлдэг юм байна шүү. Тэгэхээр энэ тал дээр анхаарч байгаарай гэж ер нь бол сануулж байна. За тэгээд төвчээртэй тууштай байгаарай гэдэг зүйлийг бас өнөөдрийн подкастад нэлээд хэлсэн дугаар боллоо гэж харж байна. Тэгэхээр та бүхэнд яг одоо нэг энэ чиглэлээр ажиллах гэж байгаа, сурж байгаа эсвэл ажил дээр дөнгөж гарч байгаа бол битгий шантраарай, бууж өгөхгүй хичээл цэцгэлтэйгээр тэмүүлээрэй. Тэгэх юм бол дараа нь хизээ нэгэн цагт үр шимэн бас ингээд өөрөө өөртөө чинь гараад та ингээд нэрээ бас төвчээртэйгээр зүтгэсэн үр дүн энэ байд юм биш үү гэдгийг ойлгох хаа. Тэгээд дугаар маань хэрвээ та бүхэнд таалагдсан бол YouTube channel subscribe дараарай. Тэгээд бусад хүмүүстэй түгээгээрэй, лайк дараарай гэж ингээд хүсье.